байгаль болсон юм чинь татвар төлөх хэрэгтэй байна. Татварын мэдээлэл тайлангуудаа гэж хэлэх хэрэгтэй. Дөнгөж нэг жил хуваарийг хийгээл эхлээл нөгөөдгөө ингээл бид нар чинь эхлэхээр нэг хөлөө олох ядж байгаа хүмүүс ч тийм тэгжээд л ч нөгөө тайлан мэдээнээс оцрол за ингээд тайлан мэдээнээс оцорсон юм чинь торгуур төлнө гэх за болчтой юм одоо баг буцаа ажилд орчдөг юм хэцүү юм гэж бодох чинь байдалд орж байгаа юм. За тэгээд болох юм байна, гэх юм байна. Энэ талаас нь харах юм бол бас залуучууд биднэрт боломж байна. Тэгээд яаж гэхээр нөгөө ажлаасаа гарч иж тийм боломж юм гэх юм. За яг гоо зэрэгцээд явж байгаа залуучуудаас байгаль хангалттай үүсэхгүй байх. За тэгвэл ядаж нэг 5 жил дотор биш юм бол 3 жил ингээд гарааны бизнес хийж байгаа залуучуудын татварын хөнгөлт гэдэг зүйлээс мөнгө болтгүй юм уу тий. Тэр хугацаанд бол яг бизнес хийж байгаа бид нар чинь ингээд нэг тэн дундтай тэн дунд ингээд яг хөлөө авахгүй явж байгаа. 2 жилээсээ нэг уучраа болоо явж байгаа байхгүй юм байна юм байна. Тэгээ энэ тал дээр бас залуучуудын хөдөлмөр үйлчлэлээс гарааны бизнес биднэрсэн бас шинэ шинэлэг инновацлог зүйл бас хиймээр шүү дээ. Тэгвэл чи энэ одоо хөрөнгө оруулалт гэдэг зүйлийг бид нар дутагдаад байна. Тэгэхээр энийг нэг 3 жилийн мэлтэн нэг хөнгөлтийн үйлчлэлээд ингээд байж болдгоо юм уу гэдэг санагдаж